Сайн байцгаана уу? Энэ бичлэгээрээ бид өөрийн OBOT токеныг хэрхэн төвлөрсөн бус MetaMask-ийн ихэвчлэн байршуулах, хэрхэн Ethereum-ийн сүлжээнээс BNB Smart Chain болон Polygon сүлжээ рүү bridge ашиглан хөрвүүлэх, хэрхэн Geyser.io платформ дээр өөрийн OBOT токеныг staking хийх талаар зааварчилгааг хүргэх болно. Танд амар байлгах үүднээс бичлэгийн агуулгыг цагийн дараалал description хэсэгт орууллаа. Анхааруулга. Хэрэв та өөрийн OBOT токеныг Монгол крипто биржүүд болох Trade CGM, Complex CGM дээр арилжаалах, эсвэл Trade CGM дээрх сейвинг үйлчилгээ буюу хадгаламжинд хийсэн, эсвэл хадгаламжинд хийх гэж байгаа бол энэхүү бичлэгийг алгасаж болохыг сануулъя. Ингээд уг зааврыг эхлүүлцгээе. Хэрхэн MetaMask ашиглах вэ? MetaMask.io хаягаар орж Download Now товч дээр даран өөрийн веб браузер дээрээ MetaMask-ыг суулгана. Таны харж байгаагаар Chrome, Firefox, Brave, Edge гэсэн 4 веб браузерын сонголтууд гарч ирэх болно. Аюулгүй байдлыг хангах зорилгоор байнга ашигладаг веб браузер дээрээ MetaMask-ыг суулгахгүй байхыг зөвлөж байна. Энэ удаад бид Brave браузер дээр зааварчилгээ бэлтлээ. Веб браузерда MetaMask-ыг суулгасны дараа автоматар таныг Welcome to MetaMask гэсэн нөр хуудас өгтөнө. Үүний дараа танд хуучин хэтвчийг сэргэх болон шинээр хэтвч үүсгэх гэсэн хоёр сонголт гарч ирэх болно. Энэхүү бичлэгээрээ бид шинэ хэтвч хэрхэн үүсгэхийг харуулах болно. Та өөрийн шинэ пассвортыг оруулсны дараа MetaMask-аас Secret Recovery Phrase буюу дахин давтагдашгүй 12 ширхэг нууцыг танд өгөх болно. Эдгээр 12 ширхэг нууцуг нь зөвхөн танд зориулагдсан учраас аюулгүй газар хадгалахыг танд зөвлөж байна. Үүний дараагаар та 12 ширхэг нууц үгээ дарааллын дагуу бичиж confirm товчийг дарснаар MetaMask-ийн хэтвчийг амжилттай суулгалаа гэсэн үг юм а. MetaMask дээрх таны хэтвч нь автоматар Ethereum сүлжээн дээр нэгддэг байгаа. Одоо энэ хэтвчэндээ хэрхэн OBOT токеныг нэмэх талаар зааварчилгаа өгье. Үүний тулд та CoinMarketCap.com руу орж OBOT токены contract хэсгээс Ethereum сүлжээний address-ыг копи хийн. Дараагаар MetaMask-ийн хэтвч рүүгээ ороод Import Tokens, дараа нь Custom Tokens руу орж CoinMarketCap-аас авсан address кодыг хуулж оруулна. Ингэснээр таны хэтвчэнд хэдэн OBOT токен байгаа нь харагдах болно. Өөрийн OBOT токеныг төвлөрсөн биржээс MetaMask хэтвч рүүгээ татан байршуулахын тулд та одоо ашиглаж байгаа биржийн хэтвч хэсэг рүү орж OBOT токены зарлагдахдаа ERC20 сүлжээг сонгон MetaMask хэтвчийнхаа хаягийг бичиж өөрийн шилжүүлэх токены тоо хэмжээг оруулна. Таны хэрэгжилж буй биржээс шалтгаалж шилжүүлгийн дээд доод хэмжээ шимтгэл нь өөр байхыг анхаарна уу. За ингээд амжилттайгаар та төвлөрсөн биржээс төвлөрсөн бус крипто хэтвчэнд өөрийн OBOT-ыг байршууллаа. Хэрэв та Geyser.io дээрх стейкинг үйлчилгээг авах сонирхолтой байгаа бол та өөрийн OBOT токеныг Ethereum эсвэл BNB Smart Chain сүлжээнээс Polygon сүлжээнд хөрвүүлэх шаардлагатай. Анхаарах зүйлс та bridge ашиглахын тулд MetaMask-ийн Ethereum сүлжээний дансандаа gas fee шимтгэл төлөхөд зориулагдсан бага хэмжээний Ethereum токеныг ERC20 сүлжээгээр дамжуулан байршуулсан байх шаардлагатай. MetaMask-ийн Smart Chain сүлжээний дансандаа бага хэмжээний BNB токеныг BEP20 сүлжээгээр дамжуулан байршуулах, MetaMask-ийн Polygon сүлжээн дэх дансандаа бага хэмжээний Matic токеныг Polygon сүлжээгээр дамжуулан байршуулсан байх шаардлагатай. Алхам 1. Та MetaMask дотроо Polygon сүлжээг нэмэхийн тулд Polygon.scan.com хаягаар орж Add Polygon Network товч дээр дарна. Хэрэв та BNB Smart Chain сүлжээг нэмэх бол BSC.scan.com орж Add BSC Network товч дээр дарна. Үүний дараа та CoinMarketCap.com руу орж OBOT токены contract хэсгийн муур цайс дотроос Polygon address-ыг копи хийж MetaMask-ийн хэтвч рүүгээ ороод Import Tokens, дараа нь Custom Token руу орж OBOT-ийн Polygon address-ыг хуулж оруулна. Ингэснээр таны MetaMask хэтвчэнд Polygon сүлжээ дээрх OBOT токен харагдах боломжтой болно. Мөн MetaMask-ийн хэтвчний BNB Smart Chain сүлжээнд OBOT токеныг нэмэхийн тулд OBOT токены BNB Smart Chain сүлжээний address-ыг копи хийж дээрх алхам дараалалтай адилхан Import Token, дараа нь Custom Token зэс рүү орж BNB Smart Chain сүлжээний address-ыг хуулж оруулна. Алхам 2.
Та multi-chain цэг ORG хаягаар орж Enter app товч дээр дарж өөрийн MetaMask идэвхжийг холбоно. Үүний дараагаар Obot токеныг Ethereum эсвэл BNB Smart Chain сүлжээнээс Polygon сүлжээ рүү bridge ашиглан хөрвүүлэх сонголтыг хийж өөрийн шилжүүлэх токены тоо ширхгийг оруулна. Шимтгэлүүдийн хувьд acceptance шимтгэл болон gas fee шимтгэлүүдийг таны дансанд байгаа Ethereum токеноос зарлагдах ба estimated gas fees дээрх edit товч дээр даран шилжүүлгийн хурдыг хамгийн өндөр дээр тохируулахыг зөвлөж байна. Ингэснээр таны шилжүүлэг илүү хурдан мөн найдвартай болох болно. Үүнээс гадна cross-chain буюу bridge ашиглах хураамж болох 0.1%-ийг таны шилжүүлгийн дүнгээс Obot токеноор зарлагдах болно. Cross-chain шилжүүлгийн хамгийн доод хэмжээ нь 783 ширхэг Obot байх ба сүлжээ хооронд хөрвүүлэх хугацаа дунджаар 10-аас 30 минут болно. Хэрэв cross-chain шилжүүлгийн хэмжээ 78 сая ширхэг Obot-аас их байвал сүлжээ хоорондын хөрвүүлэлт хамгийн удаандаа 12 цаг болохыг анхаарна уу. Шилжүүлэг хийснээс хэсэг хугацааны дараа таны MetaMask идэвхжинд хэдэн ширхэг Obot токен байгааг харж болно. За ингээд амжилттайгаар та өөрийн MetaMask идэвхжинд Ethereum эсвэл BNB Smart Chain сүлжээнээс Polygon сүлжээнд өөрийн Obot-ыг байршууллаа. Хэрэв та Geyser.io платформ дээр өөрийн Obot токеныг стейк хийх буюу хадгаламжинд хийх гэж байгаа бол MetaMask-ийн Polygon сүлжээнд дэх дансандаа бага хэмжээний Matic токеныг Polygon сүлжээгээр дамжуулан байршуулсан байх шаардлагатайг анхаарна уу. Эхлээд та Geyser.io хаягаар орж Web App товч дээр дарна. Үүний дараа таныг автоматар Discover menu ухтах ба үүн дээр та Polygon сүлжээг сонгож хайлтын хэсэгт Obot токеныг бичиж хайна. Та Obot токены хадгаламжийн бүтээгдэхүүнийг пүүс хэсэгт хайж олсны дараа түүн дээр дарж өөрийн MetaMask-ийн идэвхжийг Polygon сүлжээтэй холбож өгнө. Үүний дараа та хадгалуулах өөрийн Obot токены тоо ширхгийг бичиж Approve болон Stake гэсэн товч дээр дарна. Зарим тохиолдолд та Approve болон Stake товчуудыг хэд хэдэн удаа дарах хэрэгтэй болж магадгүйг анхаарна уу. Obot-ын шагналын сан нь хадгаламжийн үйлчлэгэнд оролцож буй хүмүүсийн хадгалуулж буй хэмжээгээр хүн бүрт өөр байна. Та хэдийн их хэмжээний Obot байршуулна, түүний хэмжээгээр илүү их урамшуул авах болно. Та Stats болон Activity menu дээр орж хадгаламжийн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой байгаа. За ингээд та амжилттайгаар өөрийн Obot токеныг Geyser.io дээр хадгаламжинд байршууллаа. Та одоо өөрийн дашборд руу орж өөрийн хадгаламжийн талаарх мэдээллийг цаг тухайд нь авах боломжтой боллоо. Энэ зааварчилгаа нь танд ойлгомжтой байсан гэж найдаж байна. Дараагийн бичлэгээрээ уулзтал түр баяртай.